За сайн бацгаана уу? Фэтер байна. За дараагийн бичлэгээрээ уулзж байна хэвдүүлээ. За өнөөдрийн мэргийн сэдв болохоор за таны хурим ямар болох вэ? За ирээдүйн хурим нь за хинтээ гэрлэх юм, ерөн ямар хуу одоо жижиг хурим байх юм уу, нүсэр хурим байх юм уу, эсвэл ямар хуу байх юм те, эсвэл зүгээр ингээ яслаад өнгөрөх юм уу гэх юм уу. Иймэрхүү сэдвтэй гоё уншлах яа гэж бодлоо. За тэгээд та нар маань бодож байгаад өөрийнхөө хормоо бодож байгаад хамгийн их таалагдж байгаа тэр хүзрөө сонгоод тэгээд уншлагаа хүлээн авч үзээрэй. За эхний групп маань болохоор энэ Blowing Kiss гэсэн энэ хүзрөө байна. Blowing Kiss. За хоёр дахь групп Self Indulgence буюу импланы зурагтай үзэр байна. За 3 дахь групп буюу сүүлийн групп маань Abundance гэсэн ийм мөнгөний зурагтай ийм хүзрэг байна. За тэгээд сайн төвлөрч байгаад аль групп руу татагдж байна. За тэрийгэ сонгоод тэгээд уншлагаа үл авч үзээрэй. За бүгдээ нэгдүгээр группийнхаа уншлагаа эхлэе. За та нар маань Blowing Kiss гэсэн ийм эмхтэн зурагтай хүзрийг сонгосон байна. За тэгэхээр би ерөнхийдөө юу яана энэ хуримтай холбоотой те бүх зүйлийг ерөнхийдөө харнаа. Таны хурим ямар хөө болох юм. Эндээс харахад болохоор ингээд юу их юм цэцэг мэтгтэй дээ дахиад ингээд эмхтэй мэтгтэй цэцэгтэй юм карт гадж шин. Тэгэхээр маш их юм гоё цэцэг мэтгтэй гоё орчинтай байх юм болов гадаа хийж магадгүй тийм ингээд байгальд гадаа хийж магадгүй юм мэдрэмжэл төрж байна. За ингээд нэмэлтээр эндээс дахиад нэг зүрхэж. За зөв группийг сонгосон хүмүүс юм аа. Юу хурим ямар болох вэ гэдгийг харцгаая. За тэгээд энэ хөдрөөрөө би таны одоо хурмаа их хүн баасттай хурмаа хийх одоо таны ирээдүйн эхнэр нөхөр өрөнгөтэй ямар хүн байх вэ? Та хоёр маань хурмаа хийхээс өмнө ямар харилцаатай байх вэ гэдгийг энэ хөдрөөрөө хараад тэгээд дараа нь болохоор яг одоо хурмынхын талаар тэ хурмын өдрийнхэн талаар мэдээллийг өөр хөдрөөс авнаа. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань одоо хурмаа хийх хүнтэйгээ ямар харилцаатай байх вэ гэдгийг харъя. Хурмынхаа өмнө шүү дээ. Энэ хүн нь өөрөө ямар хүн байх юм гэдгийг харъя. Та хоёр айгүй нөгөө залуудаа очих хүмүүс юм байна уу? Одоо 20 дээд өнгөт 18 настай ч юм уу гэж уулзах хүмүүс бол байна. За тэгээд та өөрөө болохоор юу байж энэ хүнээсээ гэрлэх хүнээсээ юуны хувьд одоо насны хувьд арай ахмад байж болно, эсвэл юу арай тохон нөгөө хүний бодох юм бол эмэгтэй тал нь mature гэх үү, төлөвшсөн нөгөөнөөсөө илүү төлөвшсөн байгаа байдлаар харагдаж байна. За энэ хүн за ямар хүн байх вэ гэх юм бол гал махбодны ордтой хүн байх боломж маш өндөр байна. За тэгээд та хоёрын одоо гэрлэхээс өмнө бол одоо нэлээдгүй бас ингээд сорилт даваануудыг хойлоо давах ийм хүмүүс бол байна. Одоо шууд ингээд нэгнийгээ тараал уучраал одоо гэрэлдэг хүмүүсүүд дээ шүү дээ. Та хоёрын хувьд бол жоох юм адармаатай, даваатай тий даваатай. За ийм харилцаа байна гэрлэх хүмүүстэй тий. За тэгээд та хоёр бол ингээд ерөөсөө ингээд юу яагаагүй байхад
хин одоо ингээл хүмүүс хайж магаад ч юм уу те ингээд би одоо гой хүнтэй үерхэнсэн эсвэл ингээ хүнтэй гэрлэхийнсэн гэж бодоогүй байхад нь гинтийн байдлаар энэ хүнтэйгээ танилцж байгаа байдлаар харагдаж байна. За тэгээд дээрэс нь та хоёр бол хоёулаа им оюутан залуу байхдаа оюутан ч юм уу те иймэрхүү байхдаа бол би битэйгээ танилцсан. За тэгээд та хоёрын нэг зүйл нь гэх юм бол нэгээ гэсэн сэтгэл бол ингээд яг ингээд байна. Одоо юу гэх хин нэг нараас нь гүгт танилцаад ч гэдэг юм уу тийм биш. Яг ингээд хоёулаа ингээд анх таарал ерөөсөө ингээд би бинийгээ гэжсэн, би биний гэсэн сэтгэлтэй байсан гэдэг нь бол харагданаа. За тэгээд дээрэс нь энэ харилцаанд юу байна? Жохон маргаан ч юм уу эсвэл ийм одоо ийм хэцүү ч гэдэг юм уу ийм адармаатай одоо юу гэдэг штэ хүмүүс юм дээр complicated гэж яриад байдаг те. За иймэрхүү нөхцөл байдал жоо үүсэж байгаа бол харагдаж байна. Яг гэрэлтийн өмнө нь одоо энэ харилцаагаа аль биесний болгоход ч гэдэг юм уу те. За тэгээд энэ зүйл юунаас болох вэ гэх юм бол за хин нэгэндээ одоо ингээ өмнөө хэлээгүй байх ч юм уу хин нэгнээсээ ингээд нэгнээсээ хэлэх ёстой байсан зүйлийг нуух ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлээс болоод та хоёрын харилцаанд ингээд асуудал үүсэх нэ. За тэгээд энэ зүйлсийг бол та хоёр маань бол энэ одоо асуудлыг бол маш ингээд гайхалтай одоо даван туулж байгаа бол бас ингээд харагдаж байна. Тэгээд эдийн дүндээ та хоёр бол ерөөсөө нэг нэгэндээ үнэнч байж чадна, нэгнийгээ сонгож чадна. Тэгээд дээрэс нь одоо энэ ингээд гурвын сэлэмний хөзөр ахгүй юу? Тэнгүүд ингээд сэлмэд ингээд ороог байгаа хгүй юу энэ зүрх рүү. Тэнгүүд иймэрхүү одоо нэгнийгээ шархлуулах нөхцөл байдал үүсч болох байсныг та хоёр ингээд тэмцэж ингээд аварж байгаа байдал ингээд харагдаж байгаа байхгүй юу? Ингээд нэгнийгээ одоо юу гэдэг хэрэггүй юмны төлөө ингээд нэгнийхээ зүрхийг шархлуулад байхгүй та хоёр маш ухаалаг байж энэ асуудлаа шийдээд тэгээ энэ дээр ч гэсэн peaceful resolution гэж гарч ирж байгаа байхгүй юу? Ерөөс ингээд асуудлаа ингээд маш гоё ингээд шийдэж байгаа. Асуудал гарч ирэхэд нь бол ирнэ. Гэхдээ та хоёрын зүгээс болохоор тэр асуудлыг маш гоё ингэж одоо хоорондоо ярилцаж даван туулж те нэг нэгэндээ зөв хэл хязгаарыг тавьж нэг нэгэндээ зөв шаардлагыг тавьж нэгнийгээ хайрлаж өөрийгөө хайрлаж чадсанараа энэ харилцаагаа бол ингээд маш гоё юм даваа бол давж байгаа бол харагдаж байна. За тэгээд ихэнх хүмүүсийн хувьд гэх юм бол одоо шинэ ажилд орж байхдаа бас энэ хүнтэй танилцаж магадгүй ингээ анхны ажил дээрээ ч юм уу тийм ямар нэгэн байдлаар аюу тийм практик гэхүү одоо юм сургууль соёл дээр ч юм уу эсвэл ажил карьер гэж явж байгаа үедээ одоо маш юм санаандгүй байдлаар ингээ төвтөрж байгаа ийм хүмүүс бол юм байна. Тэгээд ерөөсөө л ингээл анхаарал нэг ингээл татагдаал нэг одоо ингээ сонирхол хэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд эрэгтэй тал нь бол энэ харилцааг ингээд эхлүүлж ингээд магадгүй харагдаж байна. Одоо эрэгтэй төрөө талхам хийдэг ч юм уу те. Эсвэл эрэгтэйлэг энергитэй тал нь. За нэг иймэрхүү харагдаж байна. Таны гэрлэг хүний тал гарах мэдээлэлтэй тэг өмнөх харилцаа бол иймэрхүү байхаар л харагдаж байна. За одоо хэдүүлээ гол сэдв рүү орноо. За гол сэдв нь болохоор таны хурим ямар байх вэ? Тэ? Хурим. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань хурим ямар хөө болохоор байна вэ гэдгийг харцгаая. Одоо хурмын өдөр нь ямар байх юм цагаагаар ч үгүй юм уу. Яг л тэр хурмын өдөр яг ингээд таны хурмын дээр байгаа мэтэр би харж төсөөлөх гэж хичээгээд ажиллагаа хий. За та хоёрын маань хурим ямар болохоор байна вэ гэдгээр тэр олон хүнийг хамрах юм хаана болох юм гэдэг юм те боломжтой бол тэр бүх надад харагдаж байгаа мэдээллүүдийг хамтдаа хэлэх болно.
гой харагдаж байна. Окей. За хэдүүлээ хормын талаар астро шоу хайж үзье. За хормын энерги нь ерөнхийдөө ямар байх нь вэ? Та хоёрын энергитэй тэгээд за Венус гараг за маш гоё Венус гараг гарч ирсэн байна. Сугар гараг хилэнцгийн ордон дээр за тэгээ 12 дугаар гэр дээр гарч иржээ. За тэгэхээр за та хоёрын хурим бол маш юм private гэх одоо ийм амар олон хүмүүс ирсэн ч юм уу. За ийм хурим бол биш байна. За тэгээд маш та өөрөө маш үзэсгэлэнтэй харагдах болно. За тэгээд энэ карт үзчихсэндээ тийм маш гоё юм эмэгтэй хүн. За та гэдэг энэ уучлаарай. Эмэгтэй талын заа эсвэл өөрөө та эрэгтэй ч ажил эрэгтэй ч юм уу те. Ер нь ингээд та хоёулаа маш юм гоё үзэсгэлэнтэй байх болно. Тэгээд маш гоё юм цэцэг мэцэг декор маш гоётой ч юм уу те. Ийм гоё юм сүрлэг тэгсэн мөртлөө ингээд аюу олон хүн хуурайгүй нэг тийм олуула биш яг л нэг тийм хүний амьдралын одоо тэгээ та хоёрын хувьд ингээд чухал одоо хамаатансаа аав ээж гэр бүл за тэгээд яг энэ чухал юм амьдралын дотны найз нөхөд ч гэдэг юм үү тэгээ иймэрхүү хүмүүсээ үлвэрчээ зарим хүмүүс ч юм болохоор ингээд бүр хаасан тэр 10 жил оюутан маятан ингээд янз бүрийн хүмүүсийг урайл тэгэл бүр ингээ ажлын газар мазрынхаа уурал айгу тэгж хийдэж штэ. Тэгээ тийм биш. Та хоёрын хувьд бол тийм биш байна. Маш юм одоо нандин ийм одоо юу яг л нэг тийм та хоёрыг гэсэн те ийм одоо гүнзгий холбоотой ийм хүмүүс болж байгаа бол өргөдөж байгаагаар бол харагдаж байна. Тэгээд маш юм гоё элбэг дэлбэг үзэсгэлэнтэй тэгээд яг ингээд хурим руу ингээд очиход болохоор ингээд ямар гоё ингээд юмнуудаа ингээд чимэглэсэн бэ, зассан бэ, яасан гоё юм сет бэлдээ вэ гэдэг юм. Тэгээ иймэрхүү сэтгэлд хүмүүс төрүүлэхээр бол харагдаж байна. Тэгээд маш гайхалтай юм гоё 2 өдөр гарч ирсэн. Энэ болохоор King of Wands болон Queen of Wands. Тэгэхээр та хоёр бол ингээд хоёулаа бүр ингээд маш одоо харизм өндөртэй одоо яг л тэр одоо хормынхаа тийм маш яг ингээ гоё гол дүрэн байцаад заавал харагдаж байна. За тийм ингээ хорим хийж байгаа явцад жоох юм драма болтоо харагдаж байна. За нөгөө хормын бэлтгэл мэлтгэлтэй иймэрхүү зүйлсүүдээс болоод нөгөө хосууд ингээ жоох маргалах гадтай шүү дээ. Одоо би юу гэдэг энэ сетийг сонгоно үгүй гэдэг юм уу? Яг ийм цэцгийг сонгоно гэхээр үгүй гэдэг юм. Эсвэл ингээл юу гэдэг одоо сүйт бүсгүйгийнхаа даасан дүн дээр ингээд яг ингээд хоёлаа ингээд санал нэгдэж чадахгүй байх юм те. За иймэрхүү жижиг сажиг иймэрхүү драма асуудлууд аюул их гарах нэ. За тэгээд та хоёр маань ингээд нийлээдгүй ингээд жоохон ингээд маргалцж байгаа харагдаж байна. Ингээд хормынхаа үеэр хормаа ингээд төлөвлөөд ингээд явж байгаа үе те. Ерөөсөө ингээд санал ингээд нэгдэж чадахгүй. Тэгээ хоёлаа ингээд хормаа маш гоё ингээд тэмдэглэмээр байгаа. Тэгээд маш ингээд өөрөө өөрсдийн хувьд ингээд сайхан байх гэж хичээсэн одоо тэр хичээл зүтгэлийнхаа үр дүнд одоо жоохон нэгэндээ ингээд шахалтж үзүүлэх юм уу те нэг одоо санал нэгдэхгүй байх юм уу. За иймэрхүү асуудлууд гарах нэ. За тэгээд энэний хажуугаар болохоор бол та хоёр юу яах хэрэгтэй мэ? Хормынхаа талаар ерөнхийдөө нэгнтэйгээ маш ингээд илэн талангуй ярилцах нь аягүй чухал гэж гарч ирж байна. Одоо хормыг заавал тий. За тэгээд нэгнээс ингээд жижиг сажиг чамаагүй тий юмнуудыг ингээд нуу таалгүй за албаар нуу гэж бодохгүй байж л нөө хилээгүй зүйлсүүд байдаг ч тий тийхгүйгээр аль болох ингээд нэгнтэй маш сайн ярилцах нь чухлаа. Тэгэхгүй болохоор энд ингээд Scorpio буюу хилэнцэн орд гарч ирж байгаа хгүй. Хилэнцэн орд ч өөрөө маш юм одоо нууцлаг тэгээд ер нь хэр багийн юм ярьдаггүй зүгээр ингээд мэдрэмжээрээ явцдаг. За иймэрхүү байдал ингээд харагдах гэдэг. Тэгэхээр бол тэрнээс болоод жоохон асуудлууд бол үүсэхээр бол харагдаад байна шүү. Тийм учраас энэ бол тэгтээ тийм амар том асуудлууд биш зүгээр ингээд нэг тийм одоо нэгнтэйгээ ойлголцохгүй байх гэдэг юм уу те нэг ойлгохгүй байх нэг одоо шийдвэр төрж чадахгүй байх иймэрхүү асуудлууд бол гарч болзошгүй бол харагдаж байна. За тэгээд үүний хажуугаар болохоор та хоёрын маань хурим ямар болох вэ гэх юм бол маш юм одоо хөөрхөн жоохон хүүхдүүд их байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ болохоор та хоёрын дундын хүүхдүүд байж болно те эсвэл ингээд хамаатан садны хөөрхөн хүүхдүүд тийм одоо хүүхдүүдтэй ийм одоо юунууд үзүүлбэрүүд байх ч юм уу те хүүхдүүд ингээд цэцэг бариад явдаг ч юм уу. За тэр одоо дүр зураг бол маш хөөрхөн харагдаж байна. Одоо ээжээ ч юм уу те ингээд аав хоёроо ингээд юу хоёр нь эхнэр нөхөр үгүй.
Тэгээ сүд бүсгүй сүд залуу хоёрын ингээд урд нь ингээд ийм нэг цэцэг мэцэг ингээд юу яагаад тараагаад ингээд яваад байдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Тим дүр зураг бол орж ирж байна. Тэр үйл явдал маш ийм хөөрхөн нандин байхаар бол харагдаж байна. За тэгээд та хоёрын маань хурмыг ингээд илэрхийлэх үгнүүд гэх юм бол одоо би түүнээс хойш нандин гэсэн үгнүүд орж ирлээ. Тэгээд маш гайхалтай гэсэн үгнүүд гарч ирлээ. Тэгээд дээрэс нь маш үзэсгэлэнтэй. Тэгээд дээрэс нь одоо маш юм юу хурим байна. Одоо ийм зарим ингээл юм сүр дуйлантай, юм одоо сүр жавхлантай гэхээсээ илүү тийм гоё тямин юм одоо детальнуудыг маш гоё ингээд анхаарсан тий. Тэгээд хүнд маш юм гоё таатай уур амьсгалыг бий болгож чадахгүй одоо тэгээд дээрэс нь юм гоё цомхон яг юм гоё хайртай дотны хүмүүстэйгээ тэгээд хамаатан цаднууд нь гоё ингээд уулзаал тий. Бүх одоо та хоёрын хурим дээр очих хүмүүс нэг таньдаг ч юм уу. Ийм гоё халуун дулаан уур амьсгалтай ийм гоё хурим болж байгаа болохоор харагдаж байна. За тэгээд хамгийн чухал зүйл гэвэл та хоёр бол яг ингээд нэг нэгэндээ ийм тэнцүү ийм одоо гоё хосууд бол мөн байна. Одоо хин нэг нь илүү төлөвсөн ч юм уу те хин нэг нь арай дутуу биш яг л ижил тэнцүү ийм гоё divine counterpart буюу ийм хоёр ийм гоё хосууд бол мөн байна гэж харагдаж байна. Тэгээд та хоёрын маань гэхдээ харилцаа нэг тийм одоо дардамж гэдэг юм уу за тийм харилцаа бол биш байна. Та хоёр маань өөрөө хоёулаа маш юм одоо гал махбод өндөртэй юм хүмүүс байна. Одоо нарсаар мандалд ордон галын ордууд бол хоёулаа маш их давмгаалж байна. Тийм байна. За ерөнхийдөө ингээд онцлог нь дуусч байна. За хэдүүлээ. Юу арай? Мастер шоу хайж үзье. За матрийн орд. За мэлхийн орд гарч ирсэн. За матар мэлхий. Тэгээд дээрэс нь хилэнцгийн ордууд гарч ирсэн. За ингээд ерөнхийдөө уншлах нь дуслаа. Тэгээд маш юм гоё уншлага боллоо. Би тэгээд ийм уншлага хийе гэж хөрөөдөө дээрээс сайхнаас бол ингээд надад санаа орж ирээд тэгээ өнөөдөр хийж байна. Тэгээд маш гоё байлаа. Тэгээд та нартаа миний бичлэгийг үзээд гоё комент үлдээгээд намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзгаая. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтамаар л за та нар маань энэ self indulgence буюу ийм одоо лаануудтай асан лааны зурагтай ийм картыг сонгосон. За та нарынхаа уншлагт орё. За та нарын маань хурим ерөнхийдөө ямар хөө болох вэ тий? За тэрийг харцгаая бүгдээрээ. Хурим 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань хурим ямар болох вэ гэдгийг харъя. Ямар болохоор байна вэ? Хурим нь энэ нэг жилийн дотор болох хүмүүс аягүй их байгаа бол харагдсан. Яг тэгвэл та нар маань цаг хугацаа заасан карт гарч ирсэн. Тэгээд цаг хугацаа заасан карт нь болохоор ойрын одоо тий зөвхөн хэдхэн сарын дотор байгаа байхгүй юм өдөр гарч ирсэн юм. Тэгэхээр бол энэ группийн дунд бол одоо юу яах тий тун муудалгүй нэг жилийн дотор гэж бол би хэлэхээр байна. Харилцаа аль бисны болгоо зүй тавих юм уу тий эсвэл хурим нь болж байгаа хүмүүс бол харагдаж байна. Тийм тун муудахгүй хурмаа хийх гэж байгаа хүмүүс бол энэ группийг сонгосон байна. Маш гоё мэдээ байна. За тэгээд хэдүүлээ уншлагаа болохоор яаж хийх вэ гэхээр би энэ одоо before tarot хөтрөөрөө та хоёр маань яг энэ гэрлэхтэй хурмаа хийхээ өмнө ямар хөө харилцаатай байх вэ? За тэгээд хурмаа хийх хүн нь ямар ерөнхийдөө зан араншилтай ямар хүн бэ гэдгийг бол энэ картаараа хараад за тэгээд дараагийн өөр картаар болохоор яг та хоёрын хурмын өдрөөр те ерөн яг хурим чинь яг ямар байх вэ гэдгийг бол харнаа. За 20 дугаар группийг сонгосон хүмүүс маань одоо хурмаа хийхээс өмнө сүд харах уу залуутайгаа сүд бүсгүүтэйгээ ямар харилцаатай байх байна вэ гэж харъя. Хурмын өмнөх залуу бүсгүүгийн харилцаа
ямар картууд унаад байна. Ямар тийм яг одоо энэ хүнтэйгээ харилцаатай байж магадгүй юм шиг байна. Тэгээд энэ харилцаа аягүй их юм болтойгоо. Энэ санаачлаа. За тэр их нэг амар ууртай болов хинээ. Тэр ингэж харж байгаа юм. Нүхүүдээ хингээгүй эсэн доторгүй байна. Хоёрдугаар группийн маань тийм юм. Унаал байх юм. Унаал. Хормой ихээсээ өмнө хоёрын маань харилцаа ямар ах вэ? Тэгээ харагдсан шүү дээ. Тэгээд энэ хүн хормой их хүн юу ямар хүн бэ? Та тэгээ гарч ирж байгаа бүх мэдээллүүдийг тайлбарлаад явнаа. За та хоёр маань бол юу яах гэх хормой ихээс өмнө нэг салах ч юм уу, салаад буцаад нийлэх. За ийм хүмүүс бол байна. Тэр бол тэгвэл гарч ирж байна. За тэгээд энэ харилцаа одоо юу гэдэг утраа шууд айгуу гоё юм бүтээл одоо хурдан гэрэлждэг хүмүүс үүтэй шүү дээ хормой хийж мэддэг. За тийм харилцаа бол биш ээ. Нилээдгүй та хоёр маань энэ удаан хугацаанд нэг таньдаг, мэддэг тэ нилээдгүй хугацаанд үргэлж нөхөрлөж явсныхаа дараа бол хурим болж байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ харилцаа болохоор нилээн юм одоо юу байна? Сүнсний одоо soulmate-тэйгээ гэрлэж байгаа энэ хүмүүс бол мөн байна. За soulmate ихэд болж юм уу те? Ийм харилцаа бол мөн байна. За тэгээд энэ харилцаа зүүн ганц романтик гэхээс илүү бас та хоёрын сүнсний хөгжил маш юм одоо тухайн өөрөөр ролтой. За ийм харилцаа бол байна. За энэ хүнтэй уулзаад учраад харилцаанд орсны дараа бол та хоёрын сүнсний сэрэл явагдах магадлал маш өндөр байна. Явагдсан тий. Явагдаж байгаа эсвэл юм сүнслэг зүйлийн талаар сонирхож эхэлсэн ч юм уу. Тэгээд нэгнийгээ уулзахаасаа өмнө та хоёр хоёлаа юм баг ч юм уу их хэмжээний эмзэгэл готралтай байсан байна. Тэгээд сэтгэл готралтай тэгээ ерөнхийдөө амьдрал жоох юм бараан ч гэдэг юм. Иймэрхүү байж ах үед энэ хүн яг гэрэл болж гарч иржээ. Тэгээ ингэж гэрэл болж та хоёр дээр нэг нэгнийхээ амьдралыг гэрэлтүүлснээр та хоёрын сүнс сэрсэн байна. За тэгээ ингэж сүнс сэрснээрээ болохоор та хоёр маань хорвоо ертөнцөөс өгж байгаа боломжуудыг ингээд өмнө нь ерөөс ингээд харж чаддгүй байсан. Би одоо ингээд яах ёстой, юу хийх ёстой, би одоо юу сонирхох юм, бараг би хийм бэ гэдэг бараг ингээд мэддэггүй ч юм уу тий. Иймэрхүү байцаагаад энэ хүнтэй уулзсны дараа бол таны одоо сүнстэй ажмаар сэргээд нэгдээд нүд чинь нэгдээд ерөнхийдөө одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа энэ боломжууд тий тэднийг ингээ хараад тэр дундаас бүр ингээ хараад тэгээ амар олон боломжуудыг хараад тэр дундаас өөрийнхөө хүснийг сонгоод ингээ ууж байгаа ч юм уу тий одоо ингээ уугаа тий сонгоод ингээ цаашаа явж байгаа энэ байдал бол ингээ харагдаж байна. Ингээд хормын өмнө л иймэрхүү процесс бол та хоёрын харилцаанд бий болох нэ. За тэгээ дээрэс нь та хоёр бол яг ингээд би биэндээ энэ тэнцүү хайртай, дуртай тий ийм хүмүүс бол байна. За тэгээ дээрэс нь энэ хүн та хоёрын харилцаа маш юм одоо романтик байх боломжтой байна. Айгуу тийм юм зөөлөн одоо юм сүнсний иймэрхүү одоо юу гэдэг сэтгэл хөдлөл мэдрэмж маш өндөртэй. Нэг нэг рүү бүр ингээд амар өсөж шунаж тэмүүлээлтэй юм амар passionлаг юм гэхээс илүү маш юм зөөлөн намдуу. За тэгээд юм гоё зөөлөн байдлаар ингээд би биентэйгээ ингээд харилцаа үүсгэсэн иймэрхүү хүмүүс л байхаар харагдаж байна. Тэгээд нэг та хоёр бол бүр ингээд маш ингээд нэнгэндэг ингээд одоо treasure build ингэж нэнгэж явдаг. Ийм харилцаа бол байна. Тэгэл нэг их тийм драма янз бүр гэхээс илүү та хоёр харин би биентэйгээ уулзсанаар бүр ингээд янз бүрийн тиймэрхүү сөрөг юмнууд байхгүй болоод та хоёр маань өөрөө өөртөө гэрлэг болоод нэг нэгнийхээ амьдралын гэрэл нь болоод ингээд гоё маш гоё юм тэнцвэртэй нэг гэсэн за ихэрдүүлүүд байх магадлал маш өндөр байна. Тий ихэрдүүл
харилцаа ч юм уу те. Ийм болохоор бол харагдаж байна. Та хоёр би бинтэйгээ хамт байснараа л ингээл бүр ингээл нэг би та хоёр ингээл бүр ингээл гоё гэрэлтэй л те ингээд гадаад төрхийн хувьд ч гэсэндээ дотоод сэтгэлийн хувьд ч гэсэндээ нэгээ маш гоё ингээд ангаад идгээд нэг гоё ингээд нандинад те нэгээ гоё юм цэнгэлсэн ийм гоё харилцаа байна. За тэгээд та ингээд гэрлэх хүнээ ингээд энэ хүн гэж анхнаа ингээд бодоогүй гэж магадгүй одоо бид хоёр зүгээр ингээд найзууд штэ гэдэг юм уу ингэж бодож магадгүй хүмүүс бол харагдаж байна. Ер нь ингээд энэ хүнтэй ерөөсөө суuna гэж ерөөсөө бодоогүй байсан. Тэгээ анхаасаа зя юм байна. За бүгдээрээ одоо яг хормын өдөр ямар байх вэ? Хорм та хоёрын маань хорм ямар байх вэ гэдгийг харъя. За ямар гоё юм бэ? Энэ сан карт гарч ирээл, энэ сан карт гарч ирээл. За гоё маш гоё юм дулаан үйлрэл ч юм уу. За эсвэл тийм дулааны үйлрэл хийх юм шиг байна хормоо. 100 ч юм уу тийм. Маш гоё юм дулаан, эсвэл гоё дулаан оронд одоо далайн эрэг дээр ч юм уу тийм. Хүчээсэн л маш гоё юм дулаахан байх юм уу. Хийх юм байна хормоо. За. Окей, за хэдүүлээ. За та хоёрын маань хором ямар байх юм бэ гэдгийг харъя. За 2 дугаар гэр хилэнцээ орд. За санчиргаар гарч ирсэн. За тэгэхээр за та хоёрын хором ерөнхийдөө ямар хөө болох вэ гэдэг юм бол юу байна? Жохон юм олон хүмүүс урих боломжгүй бид нөгөө тэгсэн шүү дээ. Далайн эрэг мэрэг дээр хийж магадгүй гэдгсэн. Тэгэхээр далайн эрэг дээр хийж байгаа бол бүр яг ингээд бүх хамаатан саданд ч очиж мөч чадахгүй шүү дээ. За иймэрхүү болчих магадгүй харагдаж байна. Одоо хэрвээ өөр усад хийж мэгж байгаа бол тийм Монголд биш өөр газар мадэр хийж байгаа бол тийм байна. Гэхдээ та хоёрын хором бол маш гоё болох болно. Тэгээд маш юм одоо илбэг хангалуун одоо тэгээд нэг мөнгө төгрөгийн хувьд ч гэдэг юм уу те ерөөсөө юм санаа зовлтгүй тэгээд дээрэс нь маш гоё эерэг ийм хором болж байгаа харагдаж байна. За тэгээд дээрэс нь энэ хором жоохон нэг хормын процесс юм жоохон удаашрч магадгүй харагдаж байна. За яагаад гэх юм бол санчир гараг гарч ирсэн. За санчир гараг маань өөрөө юмыг удаашруулж идэг одоо маш юм хүнээс хичээл зүтгэл hard work тэгээд dedication тийм юм тууштай байдал. За тэгээд золиосыг бол ингээд шаардж идэг юм гараг байдаг. Тэгэхээр бол та хоёрын одоо хором бол маш гоё болох нь болно. Гэхдээ хормоо хийх үед ч юм уу тийм жоохон юм юунууд жижиг сажиг янз бүрийн юмрхүү даваанууд бол гарч ирж магадгүй харагдаж байна. Одоо ингээ хаалт гэдэг юм тий. Одоо юу гэдэг юм хязгаар ингэж гарч ирнэ гэх юм уу? Ямар нэгэн одоо хормын юм байгууллагатай ингээ гэрээгээд хийлээ гэж бодоход тэн дээр ингээ хүний квот заадаг ч юм уу тий. За тэдэн хүнийг л авчирч болно. Тэдэн хүнд л гэсэн жоохон юм хязгаарлалтууд байгаа бол харагдаад байна. Тийм учраас та ингээ хүссэн шиг ингээ бүх хүнийг ч юм уу те яг тэр гой өөртөө хором ингээ авчирч чадахгүй байх ч юм уу. За иймэрхүү зүйлсүүд бол болж магадгүй харагдаж байна. За тэгээд бусдаар бол энэ та хоёрын маань хором бол маш юм одоо илбэг дэлбэг хангалуун маш юм баяр хөөртэй. Тэгээд та хоёр маань гол нь та хоёр маань одоо энэ хором дээр бол маш юм одоо юу бай сэтгэл хангалуун тий. Тэгээд та хоёр маань ялцруу юм ихэр төлөвлөлт хормай гэдэг ам болов уу гэж бол надад бол мэдрэгдээд байна л та. Яг гэх юм бол энэ дээр энэ хайп process биш би moon card гэж одоо тэрээд байсан.
За тэгэнгүүт та хоёр ингээ хоёлаа ерөн жоохон юм introvert тарлын хүмүүс байна. Introvert гэдэг нь тэгээ юм дотогшоогоо ч гэдэг юм те ийм хүмүүс байна. Тэгээд хэдий эсвэл ингээд ийм байж болно. Та хоёрт ингээд аюу олон ингээ хүмүүс урих боломж байхад та хоёр ингээд урихгүй байхыг сонгох ч юм уу те. Тийм одоо юу гэдэг юм мөнгө төгрөгөө хэмнэсэн дээр ч гэдэг юм уу жоохон үнэтэй хийхгүйгээр угаас та хоёрын хүн те уг хүн нь маш юм одоо нууцлаг байдлын privacy те юм одоо privacy чинь хувийн орон зай ч гэдэг юм те ийм хувийн зүйлсүүдийг гаргах дургу те ийм төрлийн хүмүүс учраас бас ингэж хийж байгаа байдал харагдаж байна. Тэгээ та хоёрын хорин бол яг л ийм одоо хайртай дотны те яг ийм дотно гэсэн тиймэр хүмүүслэр нь тийм тэгээд маш олон хүнийг ураад ч юм уу тийхгүй бол харагдаж байна. Тийм байна. За тэгээд та хоёр маань их хүмүүсийн хувьд нэг гэр бүл болцоод ингээ хурмайд бол энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд болохоор ихэнх нь гэр бүл болоогүй байхдаа ингээд хурмай хийж магадгүй хүмүүс бол бас ихэнх нь харагдаж байна. Тэгээд олон хүмүүс болохоор янз янз хаад ихтэй тиймэрхүү хүмүүс бас нэлээдгүй байна гэж бол харагдлаа. За нэг иймэрхүү байна. Тэгээд та хоёрын хорин болохоор ингээд яг ингээд тухайн одоо ингээд амар ингээд хурдан ингээд болонгорчдөг гэж ерөнхийдөө хүмүүс ярьдаг байхгүй одоо 20-ийн өдөр та хоёрох бол тэггүй мэн ингээд яг ингээд тухайн цаг мөчтөө ингээд байгаа л тий байж чадвал тухайн цаг мөчтөө ингээд байна гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр одоо ирээдүйд санаа зовхгүй өнгөрсөн болсон зүйлийг бодохгүй яг л тухайн цаг мөчтөө present тий одоо цагтаа байж чадсан нь өөрөө энэ одоо 20-ыг маш юм гоё ингээл нэг ингээл сүр сар хийгээл өнгөрчих биш те яг л та хоёр ингээл би биэндээ амлалтаа өгж байгаа бол ингээл яг гой бодож байгаа л те ингээл тэнд байгаа хүмүүс ч гэсэндээ та хоёр ингэж аавраа те энэ уур амьсгал маш гоё ингэж юу хагаад уусаад ийм гоё нэг тийм тайван юм дүлгөөхөн ийм одоо хорин болж байгаа л харагдчихна. Нэг хамар тэгээд хамлаг дуучид ирж мэрэл ингээл дуулж мулаал ингээл үзүүлбэр үзүүлээд тахаасаа илүү одоо юу гэдэг та хоёрын өөрсдийн дүгээс бэлдсэн одоо юу гэдэг өөрсдийнхөө ингээд гоё зураг мургийг ингээд гоё тавьж мөрдөг ч юм уу тий ингээд өөртөө ингээд гоё тэр entertainment талаа юу яаж байгаа ч юм уу тий илүү бэлдэж байгаа. Бусад өөр гаднаас ингээд хүмүүс авчирч бусдыг entertain хийх гэхээс илүү өөрсдийнхөө яг ингээд хоёрын хорим гэдэг утгаар одоо илүү хандж байгаа байдал харагдаж байна. За ингээд нэг юмрхүү байна. За тэгээд төлөө материалс өмнөх групп яг ингэж гарч ирсэн. Хилэнд гарч ирж байгаа матер гарч ирсэн. Юмсан. За тэгээд хоньны орд гарч ирлээ. За тэгэхээр би нэг маш санагдаж байна. За хонь арслан материал орд. За хилэнцээ орд гарч ирсэн. За тэгээд урьдчилгааны ерөнхийдөө дууслаа. Тэгээд энэ групп тэг баярлаа. Тэгээд энэ ордууд нь болохоор та нарын маань насаар мандалт ордууд байж болно. Эсвэл нөгөөнийх нь орд байж болно. Тэгээд орд таарахгүй байх бол ямар ч одоо юу нэг нөлөө байхгүй. Тэгээд ингээд хэрвээ энэ ингээл уншлага ингээд тантай ингээд таараал те одоо юу гэдэг энэ 20-ийн өмнөх энэ үйл явцтай энэ 20-ийн их зав нийтэн төсөөлж байгаа төсөөлж юм уу энэ бүх ярьж байгаа зүйлс ингээл нийлж байгаа юм бол та зөв группээ сонгосон гэсэн үг шүү. За ингээд миний уншлагыг миний мэргийг үздэг, тэгээд дэмждэг, маш гоё комент үзэлтэйдэг хүмүүстээ маш их баярлалаа. Та нарын комментиг уншаад маш гоё байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа, баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтамжрал. За та нар маань abundance гэсэн юм одоо долларын мөнгнүүдийн зурагтай хөзрийг сонгосон. За та нарын маань хорим ямар байх вэ гэдгийг зөв харцгаая. 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань хорим ямар болох вэ гэдгийг харъя. Сайн нэг групп дээр гарч ирсэн. Тэгэхээр гарч ирж байгаа. За тэгээд хэлээ. Шатлж үзье. Шатлээ.
болохоор группийг сонгосон хүмүүсийн маань хорим ямар болох вэ гэдэг. Оо ямар хонаад байна ах үзмээ. За make the first гэсэн үзэр гарч ирсэн маань. Хорим ямар болох вэ? За хэдүүлээ уншлага болохоор яаж хийх вэ гэхээр би before tire-гоороо та хоёр маань юу хурмаа хийхийнхаа өмнө ямар харилцаатай байх вэ? За энэ ямар хүн ерөнхийдөө байх вэ гэдэг тиймэрхүү одоо мэдээллүүдийг аваад тэгээ дараа нь яг гол уншлага буюу та хоёрын маань хурмын өдөр ямар байх вэ? Хурим ямар байх вэ гэдэг талаар харж өгнө. За гурван группийн маань хурмаа хийхээс өмнө за ямар харилцаатай байхаар байна вэ гэдгийг харъя. Хурмаа хийхээс өмнө тийм ямар харилцаатай байх вэ гэдгийг харъя. Ой. Ой, ой, шүү. Ой, шүү. Тэ. Какой. Энэ харилцаа болохоор тоор маань хурмаа хийхээ өмнө хин нэг нь өөр харилцаатай байсан гэж магадгүй харагдаж байна. Нэг хүнтэй өөр хүнтэй сүү тавьсан байсан ч юм уу тий. Та хоёрын аль нэг нь арай өөр дүр зураг бол харагдаж байна өмнөх хоёр группээс. Тэг нэг нь бүр ингээд гэрэлсэн хүн байсан байж болохоор харагдаж байна. Гэрэлсэн эсвэл өөр нэг хүнтэй харилцаатай байсан тий. За. Тэгээд тэр харилцаа нь нэлээд жоох юм токсик байсан. Тийм харилцаа байсан болж харагдаж байна. Тэгээд одоо энэ дээр бас commitment гэсэн үг гараад ирсэн. Тэгээ бас make the effort unlikely гэдэг чинь ерөнхийдөө тэр хүн биш ээ. Тэгээд ингээд ийм айгу хичээх шаардлагатай болсон ч гэдэг юм. Тэгээ иймэрхүү мессежүүд бол надад орж ирлээ. За тэгээд энэ харилцаа та хоёр маань хурмаа хийхээс өмнө харилцаагаа аль бисний болохоос өмнө нэлээдгүй зүйлийг туулж авах харагдаж байна. Тэгээд аль нэг тал нь айгу хүлээсэн ч юм уу, хүлээл айгу харагдаж байна. Тэгээ маш их ганцаардсан байна аль нэг нь тий. Нөгөө нь буруу үнэтэй байгаад байдаг, нөгөөдхөө хүлээгээд байдаг. За иймэрхүү дүр зураг бол надад харагдлаа. За тэгээд та хоёр маань болохоор ийм найзуудын хүрээллээс нэгнийтэйгээ одоо танилцсан байж болохоор харагдаж байна. Эсвэл ийм дурны найзууд ихтэй байсан ч юм уу. За эсвэл ийм одоо гарч орж шоудж байгаад нэгнийтэй танилцсан ч юм уу. За иймэрхүү бас найз нөхдөдтэй холбоотой үйл ажиллагаан дээр бол би бинтэйгээ танилцжээ. За тэгээд тойрын яалтчгүй аль нэг нь ингээ өөр харилцаанд байжээ. Тэгээд ингээ өөр харилцаанд байсан учраас тэрнээсээ ингээ шууд ингээл нийлчихэд аюу хэцүү. Тийм. Нөгөө хүн нь одоо тий өөр харилцаанд байгаа хүн нь тэр харилцаагаа орох гэж нэлээд
бас ингээд удсан ч гэдэм үү те нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн. За иймэрхүү байдал харагдаж байна. Тэгээд энэ харилцаа бол маш юм хичээл зүтгэл шаардсан харилцаа байна. Хин аль талаасаа нөгөө хүнд өөр харилцаанд байгаа хүн гэсэндээ юу гэдэг энэ хүнийг сонгох гэж маш хичээсэн. Тэгээд нөгөө энэ одоо хүлээж исэн хүн гэсэндээ энэ хүнийг хүлээх гэж маш их зүйлийг зориулсан тий. Маш их хүлээс үнэхээр л хайртай байсан болохоор тэгтээ би бинийг эцэст сонгож чадчихжээ. Нэгнийгээ байх сонголтыг гаргаж чадчихжээ. Тэгээд нэлээдгүй тэмцэл тэгээд энэ харилцаа зөвхөн бас та хоёр гэхээс илүү өөр хүмүүс бас ингээд энэ харилцаа яахаас хамаарад тэр хүмүүсийн амьдрал бас өөрчлөгдөх байсан учраас юм юу байна. Нэлээд юм одоо тий тартан биш юм замыг бол хоёр манд туулжээ. За тэгээд энэ картн дээр ингээ хоёр хүүхэд байгаа хгүй. Тэгэхээр одоо аль нэг нь бас ингээ дундаасаа хүүхэдтэй байсан байх боломжтой ч юм уу те. Иймэрхүү нөхцөл байдал бол хормын өмнө бол одоо би болсон байна. Тэгээд гол зүйл нь гэх юм бол хоёр маань бол би биэнд үнэнгүү ингээ сэтгэлтэй тэгээд энэ хормын энэ сэтгэвтэй мэрэг маань бүр амар гоё ингээд өмнөх хоёр юм дээр хоёулын дээр ингээд two of cups зэрэг гарч ирсэн. Аль бүх мэрэгэн дээр тэр бол та нар маань бүгдээрээ л маш гоё юм хайртай дуртай те үнэн сэтгэлийн юм соул мэдүүдтэйгээ сууж байгаа, хурмаа яж байгаа маш гоё юм аттай хүмүүс байна. За нэг юмрхүү байна. Өмнөх те хурмын өмнөх одоо юу гэдэг вэ? Байдалтай. Тийм байна. За тэгээд энэ суух эрэгтэй тал нь болохоор юм гал махбодын ортой хүмүүс байж болно. Газар махбод бас маш хүчтэй байна. Газар гал махбод хүчтэй харагдаж байна. За та хоёрын маань хурим ямар байх вэ гэдгийг харцгаая. Өөрөөр сонгосон хүмүүсийн маань хурим. За хурим ямар болохоор вэ гэдгийг харъя. За хоёрын маань хурим ямар болохоор вэ гэдгийг харъя. За та хоёрын маань хурим за ямар хөө болох вэ гэдэг юм бол за та хоёр маань хурмын төсвөө за юу вэ энийг ярихаас өмнө асар шогаа хийх марцсан байна. За та хоёрын маань хурим ямар хөө байхаар байна. За дөрөвдүгээр Плуто гараг за их орж гарч ирсэн. За тэгэхээр та хоёр маань дөрөвдүгээр гэр за тэгэхээр гэр бүл одоо амьдрах орон сууц гэдэг юм үү те. За тиймэрхүү зүйлс дээрээ одоо их өөрчлөлт шимтгэлт тавьчих юм уу. За иймэрхүү одоо иймэрхүү үйл явдал болж байгаа л харагдаж байна. Одоо тэр гэр бүлтэй амьдрах орон байр гэдэг юм уу тэр зүйлсүүдийг ингэж хүндсэн тэрийг ингэж байсан тийм хүндсэн иймэрхүү сэдвүүдийг хүндсэн хөндөхний хуримчин болмоор за тэгээд хуримын талаар гэр орон байр тий хаана амьдрах уу хаана байрах уу гэдэг юм уу энэ тал дээр маш их юм яриа болж байгаа өрнөж байгаа юм байдал харагдаж байна. Тэгээд зарим хүмүүс ингээ хурмаараа ингээ гэр орон байртай болдог ч тий тиймэрхүү зүйлсүүд бас байж болохоор харагдаж байна. Орон байрны одоо яриач гэдэг юм дээ ийм хүмүүсүүд аягүй их болж байна. За тэгээд та хоёр маань хурмаа хийхийн тулд маш их одоо юм мөнгө санхүүгээ цуглуулах гэж
удах бол харагдчихна. За нэг жилийн хугацаатай ч юм уу тий. Яг нэг жил яг ингээд хурмаа хийн гэж шийдсэн учраас хойш нэг жилийн дотор ингээд ерөөхдөө маш их одоо мөнгө санхүүгээ цуглуулж агаад за тэгээд бол юугаар хийж байна. Хурмаа хийж байна. За тэгээ өмнөх 2 групптэй харьцуулахад бол та хоёрын хурим дээр бол маш олон хүмүүс үл ирж байна. Тэгээд дээрэс нь та хоёрын хурим болохоор юу байна? Эхэндээ ингээд жоохон хаана хийх үү, хизээ хийх үү, юу хийх үү гэх юм те ямар одоо байдалтай байх уу гэдэг дээр жоохон ийм санал ингээд нэгдэхгүй байгаа байдал ингээд жоохон ингээд харагдаж байна. Тийм. Тэгээд эцэст нь та хоёр маань за ингээд иймэрхүү юм дээр ингээд нэгтэйгээ одоо юу гэдгийг суугацлалтад яах вэ гэдэг ингээд эрэгтэй тал нь ч юм уу эсвэл аль нэг тал нь аюу тийм уян хатан юм нөгөө хүнගේ арга ивийг нь олсон байдлаар ерөнхийдөө хандаад за тэгсний дараа бол та хоёр маань яг гоё юм гоё нэгтэйгээ юм гоё хамтраад тэгээд энэ харилцаагүй энэ хурмаа маш гоё хийж байгаа харагдаж байна. Тэгээд дээрэс нь юм Lovers card гарч ирсэн, World card гарч ирсэн, Six of Pentacles болон King of Cups өдрөд гарч ирсэн. За тэгэхээр эдгээр ингээ юу гэж хэлж байгаа юм бэ гэдэг юм бол та хоёр маань бол ингээд бүр яг л ингээд энэ миний хүү юм байна гэсэн мэдрэмжийг одоо хурмынхаа өдөр бол бүр яг ингээд бат ингээд авна. Тийм. Ерөөсөө ингээд би ингээд буруу хүн сонгож штэ би ингээд одоо юу ятцтэй тий ямар ч тийм эргэлзээ байхгүй бүр яг л энэ миний одоо хань юм байна энэ миний одоо гэрлэг хүн муу юм байна гэсэн юм 100% итгэлтэйгээр маш юм одоо юу гэдэг маш юм үрд итгэлтэй гэхээсээ илүү маш л юм гоё бүхэл яг л юм ингээд болох юм болдгоороо болж байгаа мэт одоо ийм сайхан мэдрэмжийг бол авах нэ. Тэгээд тийм байсан учраас тэнд одоо тэ хоёрын хурим дээр байгаа хүмүүс бүгдээрээ ингээд та хоёрт маань маш их юм одоо бэлэг за тэгээ мөнгө төгрөг маш их цуглаж байгаа. Тэгээ бэлэг сэлт маш их цуглаж байгаа. Ийм байдал харагдаж байна. Тэгээд та хоёр маань сонгосон карт гэсэндээ abundance буюу элбэг дэлбэг тэ байдал одоо юм мөнгө төгрөгийн картыг сонгосон. Тэгэхээр та хоёр маань энэ хурмаараа маш их юм мөнгө төгрөг бэлэг сэлт олж байгаа бол харагдаж байна. Хүмүүс одоо бэлэг сэлт өгөхөөс илүү ингээд мөнгө аягүй хөвдөг ч юм уу те. Тийм ийм байдал харагдаж байна. Тэгээд энэ одоо хурмын мөнгөөрөө бас ингээд байр авах ч юм уу те. Байраар сууцах өөрсдийн гэсэн гэр орон авах ч юм уу те. Иймэрхүү үйл явдлууд болж байна гэж бол харагдаж байна. Тэгээд та хоёр бол нэгнтэй байгаадаа бүр ингээд маш ингээд талархаж байгаа. Нэг одоо тэгээд би бинтээ учирж байгаадаа маш их талархаж байгаа. Тэгээ би бинийгээ маш их хайрлаж байгаа. Зүрх сэтгэл нь маш гоё нээлттэй байгаа. Нөгөө хүндээ хайраа бүрэн дүрэн илэрхийлж байгаа. За ийм одоо гоё хурим болж байгаа харагдаж байна. Маш гоё хурим болж байна. За тэгээд ерөнхийдөө ингээ уншлах нь дууслаа. За эхрийн орд гарч ирсэн. За тэгээд Libra буюу жинлүүрээр за дахиад жинлүүрээр за тэгээ загасны орд гарч ирсэн. За загас жинлүүр эхрийн орд та хоёрын манар сар мандалд орд байх боломжтой. За тэгээд ордууд нь таараагүй байсан ч хамаагүй зүгээр тэгээд энэ өмнөхтэй энэ одоо байдлын уншлага тантай таарч байгаа юм шиг санагдах юм бол заавал орд таарах ингээ албагүй байдаг шүү. За тэгээд онцлог нь ингээд энэ түрээд дундуурлаа. Тэгээд миний бичлэгийг сонсож намайг дэмждэг. Тэгээд та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.